За сайн байцгаана guys. Энэ 7 хоногт амар олон технологийн дэлгүүрүүд Black Friday буюу технологитой холбоотой айгүй олон хямдралууд зарласан байна. Тэгээд тэрнтэй хэвлэлээ танилццгаая. За эхний дэлгүүр нь Алимхан Store. Алимхан бол ер нь Монголд Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг оруулж зардаг гэдгээр алдартай. За тэгээд сүүлийн хугацаанд яг миний анзаарснаар DJI болон Meta Ray-Ban-ы хамтарсан смарт нүдний шилнүүдийг бас оруулж иж байгаа харагдсан. Тэгээд Алимхны зүгээс болохоор 11 сарыг дуустал тодорхой бүтээгдэхүүнүүдийг хямдруулсан юм. Тэгээ хамгийн надад шууд нүдэнд тусаж байгаа нь болохоор MacBook M4 чиптэй Air 13 инчийн Air 3 сая 200 волтлоо хямдарсан байна. За энэ Air чинь бараг миний санаж байгаагаар $999 борлуулагддаг санагдаж байна Apple-аас гарахтаа. Тэнгүүтээ бараг зүгээр л Монгол мөнгөөр тооцоход ингээ 3 сая 600 мянган төгрөгийн ачаа мачаагаад оруулахгүй тооцоо 3 сая 600 мянган төгрөгийн бүтээгдэхүүн байгаа даахгүй. Тэнгүүд Алимхны зүгээс бол бараг энэ 3 сая 200 волтлоо хямдруулсан байна. За MacBook-д нь бол ийм сонирхолтой өнгөний сонголттойгоор бол байгаа юм байна. За Meta Smart Class-ийн үед сая 300 болчих. Гэтэ энэ нь болохоор Gen 1 нь баха тий 2-ын болов. За тэр мэдээлэл нь бол энэ дээр алга. Гэтэ Ray-Ban-аас би ороод бас мэдээллийг нь харахад бол Gen 1-ийн одоо за Skyler загвар за Wayfarer энэ нь бол $299 борлуулагдсан юм байна. Тэнгүүд яг сая за энэ дээр бүр 239 гэхээр 860 мянган төгрөг болтлоо. Яг Meta Ray-Ban-ы өөрийнх нь сайтн дээр бол бүр амар илүү хямдралтай байгаа юм байна. За өөр Алимхан дээр юу хямдарсан байна? 13 инчийн M4 MacBook 512 GB storage-тэй болохоор 4 сая 100 гэж байгаа юм байна. Энэ бас амар good deal хаа. Apple-аас ороод харъя л та. Apple-аас ороод MacBook Air-ийн 13 инчийн Air нь бол $999 гэж байна. 512 GB-тэй нь болохоор $1200 шүү дээ. 400-300 байхгүй баг. Зүгээр л Apple-аас нь авахд тийм байгаа байхгүй. Тэнгүүд Apple-аас нь илүү баг хямдхан зараад байгаа байхгүй Алимхан. Тэгэхээр надад бол Алимханаас бол хамгийн good deal бол ер нь MacBook авах л харагдаж байна да. За тэгээд Mac Mini M4 чиптэй нь 2 сая 200 болоод хямдарсан байна. MacBook Pro-нууд нас хямдарсан баг шиг байна. Таблетууд бас байна. За шилнүүд бас хямдарсан байна. iPad Pro M4 чиптэй 13 инчийнхнаас 3 сая 900 болтол хямдарсан байна. Тэгэхээр ер нь бол Apple-ийн бүтээгдэхүүнүүд авах гэж байгаа бол Алимхан руу ороод ер нь тавхан харчвал зүгээр юм. Гэхдээ надад хамгийн best deal бол ер нь энэ M4 чиптэй 13 инчийн MacBook Air-ийг шууд 3 сая 200 авах л. За DJI Mongolia Winter Sale гээд 12 сарын 9-ний дуустал ер нь хямдрал зарлцсан байна. Бас яг Black Friday гэх зөв Winter Sale гэдэг нэрээр явж байгаа юм. Osmo Mobile 7 280 мянга голтлоо хямдарсан байна. Тэгээ би эндээс нэг яг контентээс бэлтцээсэн л та. Osmo-гийн яг DJI-ийн өөрсдөө яг eBay сайтаас Mobile 7-гийнх нь хараад үзье идэрлээ. Mobile 7 за $86. Тэгээ 300 хэдэн мянгатай л байна. Тэгээ яг 280 мянга гэхээр баг тэндээс нь eBay-с нь хамаагүй их хямдхан зарж штэ DJI Mongolia. Тэгээ бусад дийлүүд нь ч гэсэн бас адилхан баха. За одоо Osmo Mobile-ыг харсан юм чинь DJI Mic 3-ыг хараад үзье. DJI Mic 3 чинь саяхан гарсан тий. Тэгтээ бас тодорхой хэмжээний дутагдaltaй байгаа. AUX оролт нь ямар тач болцсон болохоор нэг content creator-ууд бас тэрэн дээр нь жоох нэлийн шүмжлэлтэй хандж ах шиг байсан. За хоёртой вершн $414 гэж байна. Энийг нь харъя. Сая 500 юм биш үү? Сая 500 хоёртой вершн энэ хийсэн баха. Тийм байна. Энэ дэр ер нь DJI Mongolia ер нь баг DJI өөрсдөө eBay-ийн аль бисний сайтнаас нь л баг хямдхан зараад юм да. Тийм энэ бас амар good deal. Хэрвээ яг та бүхэн контент хий гэж бодож байгаа эсвэл байгууллагатай янз бүрийн байдлаар контент хий гэж бодож байгаа. Дээрээс нь mic бол угаасаа сайн аудио бол амар чухал шүү дээ. Тэгэхээр mic-тэй холбоотой худалдаа авалт хийх гэж байгаа бол DJI Mongolia-гийн DJI mic-уудыг ер нь сонирхоод үзвэл зүгээр юм. Энэ бол бүр вебсайтнаас нь ч илүү хямдарч. Энэ Osmo Nano ч бас саяхан гарсан санагдаад байна. За Osmo 360. За тэгээд та бүхэн бас DJI Mongolia-гийн зарлалсан байгаа 12 сарын 9-ний дуустал зарлалсан байгаа хямдралаас нь бас DJI бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой юм шүү. За дараагийн дэлгүүр болохоор Arena Electronics. За бүхэл төрлийн цахилгаан бараг оруулж ирдэг. Гэтэ бидний бараг мэдэхгүй 9 шидэл брэнд. За эндээс хэдүүлээ зүгээр утсаараад үзье. За Samsung Galaxy Z Flip 7 3 сая 699,900 болоод хямдарсан байна. Тэгээ энэ болохоор 300 мянган төгрөг хасаж хямдруулсан л байна тий. За Samsung Z Flip 7 үнэ нь ер нь хиттэй баг. Харъя л та хэвлээ. За нэг 2 сая 88 мянга 880 мянга болж байна. Ер нь бол 3 сая юм байна. Тэнгүүд ачаатайгаа за нэг 3 сая 200 ингээл хүн цахилаа махлаа гэж бодоход тийм л тэгэл. Яг уу 3 сая 699,900. Би бодохтой энэ бол миний Монголд харж байгаа хамгийн хямдхан
үн авах гэж бодоод байна. Би бусад газруудаас үнийг харахад заяа. Миний мэдхээр Mobicom ер нь амар хямдхан байсан. Гэхдээ одоо Mobicom дээр хиттэй нь харцгаа хэдэл. Z Flip 7 хямдраад юу болчих. 3,939 мянга болсон байна Mobicom дээр. Тэнгүүд одоо бол Arena дээр байгаа энэ үн бол за миний мэдхээр л Монголд хамгийн хямдхан үн. Гэхдээ яг бодиттой талаар шууд Samsung-аас өөрөөс нь шууд захиалж аваад за ачаамачаа тооцохдол стил 600 мянган төгрөгийн илүү төлбөртэй. Гэхдээ Mobicom одоо Unitel ч юм уу те энэ технологийн томыг аль биесээр оруулж ирдэг дэлгүүрүүдээс нь авах юм бол бас зээл болно лизинг тэгээд хувааж төлөх нөхцлөөс авдаг болохоор тэр нас илүү давуу талтай гэж магадгүй. Тэгээ амтаж Arena Electronics дээр байгаа Samsung-ийн Z Flip-ийн хямдрал бол за минийхээ харж байгаа Монголд хамгийн хямдхан л харагдаж байна. За дараагийн дэлгүүр болохоор PC Mall. За PC Mall-ыг хэдүүлээ яг юу зардагаар нь мэдэхгүй их. Мэдээж гэр авахын цахилгаан бараг бүгдийн зарна. Тэгээд ухаалаг гарч зарна, мөн лаптоп гэдэг. Ер нь л технологитой холбоотой ихэнх бүтээгдэхүүнүүдийг зардаг. За PC Mall-ийн хямдрал нь болохоор 3 хоног дутуу байгаа юм байна. Гэхдээ энэ контент цацагдах үеийг бодохоор бараг 2 контент яг 2 өдөр 5 контент үлдчих бах. Тэгээд эндээс би болохоор шууд яг нөгөө нэг яг брэнд болгоныхон тусдаа бүтээгдэхүүнүүдийг нь яг сайн мэдэхгүй учраас шууд би скриншот хийж байгаа ChatGPT-ийг асуусан байхгүй. Тэгээ ChatGPT-д болохоор хамгийн гүд дийл нь юу н хаана нэ гэд харахад бол ChatGPT яг шууд ингээд үнийн дүнгийнх нь хямдрлаар нь хамгийн гүд дийл гэдгийг нь бас бодохын сацуу энэ бүтээгдэхүүнийг яг ийм үнээр авах нь өөрөө яг ашигтай үгүй юу гэдэг дээр бас хариулчихж байгаа. Тэнгүүд яг ChatGPT-ийн хамгийн түрүүнд ингээд меншн хийж байгаа нь болохоор Neolix-ийн энэ hotbot-ууд энэ air fryer Hisense-ийн air fryer энэ бол хамгийн гүд дийл гэж байна. За Mixed Defense гэдэгт нь болохоор энэ будаагш агч орсон байна. 29% Kakko-гийн Kakko гэж унших юм бата. 525 мянган. Пүүх энэ аслаа. Стил хямдраад надад л амар үнэтэй санагдах юм будаагш агчны. За бүр ингээ worth it биш нь болохоор яг уу энэ тоос орчих шиг байна. Тэгээ Beko-гийн бүтээгдэхүүн байна. Энэ одоо ямар нэртэй юм бэ? Энд дээр юу ийсэн бэ Beko-гийн? Beko-гийн энэ юу вэ? Плитиг байна. Тийм байна. Энэ бол ер нь skip хийх стайл гэж байна. За тэгээд энэ хайрын 75 инчийн зурагт бол бас жоох worth it биш юм байна гэж. За дараагийн хямдрал болохоор Sennheiser Mongolia дээр болсон хямдрал. Тэгээд 11 сая дуустал ер нь хямдарч байгаа юм. Тэгэхээр энэ 7 хоногт ер нь эндээс бас яг саунд, аудиотой холбоотой төхөөрөмжүүд худалдаж авах гэж байгаа юмсаа яхан бол энэ Global Store цэгийн юм буу яг Sennheiser-ыг аль биесээр оруулж ирдэг энэ дэлгүүрлөө ороод энэ хямдралтай танилцаад үзээрэй. За Sennheiser-аас ер нь яг би хэрвээ оронд бүтээгдэхүүн авах байсан бол илүү чихвчийг нь сонирхох байхаа тий. Чихвчний хувьд ер нь хэр хямдарсан байна гэдгийг нь зүгээр шууд харчин Sennheiser HT25 гэж чихвч илүү алтартай. Ялангуяа сүүлд би нэг DJ хүмүүсийн ашигладаг технологийн талаар бас нэг подкаст хийсэн. Эндээс тав дижитал холбоотой технологитой холбоотой сонирхолтой мэдээлэл авсан баг. Тэнгүүд энэ чихвч бол яг тэр DJ салбарт бол амар популяр ахгүй. Тэнгүүд энэ чихвч бараг нэг 90 мянган төгрөгөөр хямдарсан байгаа юм байна. Тэгэхээр энэний хэдүүлээ үнийг нь харчих. Amazon дээр бол $127. Sennheiser-ийнхаа өөрийнхөө вебсайт дээр болохоор за Amazon-ийнх нь үнээр нь л харчээ. Нэг 50 мянган төгрөгөөр илүү л авч байгаа юм байна гэсэн үг бид нэр. Нэг 50 мянган төгрөгөөр л илүү авч байгаа юм байна. Ер нь бол ачаатайгаа нийлээд бол ер нь бол бараг үнээр нь шахах. Энгийн үедээ бол яг 599 мянга буюу бараг 100 мянган төгрөгийн нэмэгдэлтэй боловлогдсон юм байна. Гэхдээ одоо хэдүүлээ хөдөлж авлаа гэж бодоход 509 мянган төгрөгөөр хөдөлж авах юм байна. Энэ чихвчийг. За бусад чихвчүүд нь ямар чихвчүүд вэ? За бусад чихвчүүд нь болохоор Sennheiser-ийн энэ чихвчийг хэдүүлээ хараад үзье. Price. За энэ Sennheiser-ийн аль биесийнхэн дэлгүүр ах шүү. Amazon дээр $149, $536,400 болж байна заяа. Энэ бас ер нь л яг хямдарсан ч гэсэн стил яг үнэтэй л юм байна. Микрофонууд бас харж болно. Микрофонууд нь бас Sennheiser-ийнх бол нэлээд алтартай. Манайх Sennheiser-ийн бас нэг shotgun mic-ийг бас ашигладаг баха. Хэрэгэлдэг санагдчих. За хамгийн сүүлийнхэн дэлгүүр болохоор Shopee. За Shopee дээр технологитой холбоотой хямдрал нь юу байна гэдгийг харъя. Тэгээ хямдрал дуусахад ямар тач 5 өдөр дутуу байгаа юм. Тэгэхээр энэ контент цэцгэлээ гэхээр та бүхэнд яг 4 өдөр дутуу болж харагдах юм байна л да. За тэгээ технологитой холбоотой энэ adapter wireless charger за тэгээд iPad-ны case гэдэг ч юм уу тэднэр нь бол ямар тач хямдарсан байна. Утсыг нь харъя л да. Утсыг нь Flip чинь түрүүн Flip 7 3719 яг түрүүний хямдралтайгаа ижлэх л байгаа юм байна. Arena дээр байсан баха тий 3699 мянга гэхээр тийм байна. Arena дээр ядаж нэг юм 20 мянган төгрөгийн бол зүгүүртэй л байгаа юм байна. 20 мянгаар Arena-гаас бол 20 мянган төгрөгийн хилийг хамтгаа авчлах юм байна. Z Flip 7-г. За тэгээд дэлгэц хямдарсан байна. Чихвч бас хямдарсан байна. Apple AirPods IT Store хямдрал юм байна. IT Store хямдрал.
Тэгээ энэ бол 6% хямдарсан гэж байна. AirPods Max 2,249,000 болсон байна. AirPods Max хэдтэй вэ? $549 гинэ. $549-ыг 33,600 гэхээр за сая 980,000 гэдэг юм байна. Сая 980,000 чинь тэгэхээр энэ дээр бол AirPods Max бол нэг 250,000 төгрөгөөр бол илүү борлуулагдаж байна. Гэтэ ST яг хямдарсан ч гэсэн. Тэгэхээр бараг шууд Apple-аас нь ч юм уу таньдаг хүнтэй бол захиж авч болно. Ингийн үеэс энэ амттай 6% хямдарсан байна. Тэгэхээр та бүхэн яг гаднаас захиалахгүй, хүлээх шаардлагагүй, эсвэл гадаадад хаяг интертэй ч юм уу яг аваад өгөх бэлэн тийм хүн байхгүй бол энэ IT store-ийн хямдрлал 6% хямдарчих. За тэгээд жихвч дэлгэцүүд ингээд хямдарсан байна. Samsung-ийн өөрийнх нь веб дээр нас хямдарчих. $914 болсон байна. Гэтэ авах боломжгүй болох шиг дууссан юм бах та. 3,300,000 гэж байгаа юм байна. Яг үндсэн Samsung дээр бол. Тэгвэл энэ дараг ингээд 16% хямдарсан ч гэсэн стил арга сая үнэтэй байгаа байхгүй. Гэтэ энэ дээр бол бүр амар хямдарчихжээ. Бүр 512 GB-тай S25 Ultra нөгөөрөө 3,300 болсон юм биш үү? Тэнгүүд бараг уул нь гадны вебсайт яг гадны Samsung-аас нь өөрсдөөс нь Galaxy S25 Ultra 512 GB-тайг нь авах сонголт бол өөрөө хамгийн best deal болчих. Уул нь бол $1,400 байсан юм байна. $1,400 чинь хэдий? 5 сая. Тийм бэ. Гадных дээр бол гаднаас авсан дээр юм биш үү? Samsung S25 Ultra Galaxy S25 Ultra авах гэж байгаа хүмүүс ахын бол гадны вебсайтаас нь авах нь хамгийн best deal юм байна одоо. За Shopee-гийн хямдрал ямар тач тэгвэл 5 хоног дутуу байгаа юм байна. Тэгээ та бүхэн утас утсан дээр бол яг Samsung-гийн утсан дээр бол надад Arena-г баг сонгуул илүү хямдсан санагдаж байна. Гэтэ Shopee дээр бол айгүй олон нэг юм жижиг гаджетууд амар хямдарсан байна. Энэ адаптер, USB, тэгээ wireless charger, тэгээ Sennheiser-ийн төрөний хямдралууд бас энэ дээрээс давхар ороод ирчих. Гэтэ нэг дор юу бөөнд нь харъя гэх юм бол Shopee руу ороод харчвал их амар юм. За төгсгөлд нь хэлэхэд за хамгийн гоё дийлүүд яг хаана байна вэ гэхээр надад л за лаптоп ч юм уу яг ноутбук худалдаж авахар сонирхож байгаа хүмүүс байх юм бол одоо яг алимхны яг энэ 11 саяг дуустал зарласан байгаа хямдрлыг ашиглаад энэ MacBook M4 чиптэй 13 инчи Air-ийг авах юм бол хамгийн зөв сонголт ямар тач энд бол байна. За өөр DJI-ийн хямдрал ямар санагдсан бэ гэхээр ямар тач DJI олон улсад ингээд зарласан байгаа үнээс нь бол хямдхан байна. DJI Mongolia-гийн бүтээгдэхүүнүүд нь бол. Тэгэхээр хэрвээ контент хийхээр төлөвлөж байгаа ч юм уу тэ уцаараа контент хийдэг ялангуяа контент креаторуд байх юм бол яг энэ DJI-ийн Osmo Mobile тэгээд энэ DJI Mic-үүдийг одоо байгууллагууд өөрсдөн дээр бас агуулх контент хийх зордсон шүү дээ. Mic сонирхож байгаа бол DJI Mic-үүдийг нь авах юм бол ямар тач энгийн олон улсад борлуулагддаг үнээсээ ч илүү хямдхан одоо Монголд яг энэ хямдралаар борлуулагдаж байна. Гэхдээ DJI Mic-ийг нэг худалдаж авахдаа миний анхаарал татсан зүйл нь хэрэглэгчийн дээр нэг өмнө хэрэглэжсэн хүмүүсийн ревю гэдгсэн уншаад үзээрэй. Ямар ч олон улсад жоохон ийм контент креаторуудынхаа зүгээс жоохон асуудалтай зүйлсүүд бас байсан шүү дээ. Тэрийг нь болохоор би ямар тач хэлчихье. За Arena-гаас болохоор хэдүүл юу харж болох вэ гэхээр Samsung-ийн Z Flip 7 бол за миний мэдхээр Монголд хамгийн хямдхан үнээр бол Arena Electronics дээр байна. За тэгээ бусад нөгөө нэг гэр ахуйн цахилгаан бараануудтай холбоотой дийлийг нь болохоор таад би яг шууд нөгөө брэнд болгон бүтээгдэхүүн болгоно нугасаа мэдэх боломжгүй учраас ер нь бол ChatGPT-гээс шууд скриншот хийж байгаа асуухад бол ChatGPT бол хамгийн одоо үн олон тухайн одоо бүтээгдэхүүнийх нь яг ийм өгч чадах юм value-тай нь харьцуулаад энэ бол best deal үгүй юу эсвэл яг дунд зэрэг байна эсвэл одоо бүр амар муу deal байна үгүй гэдэг нь бол ChatGPT бол нэлээсэн гаргаад иччихлээ. Sennheiser-аас болохоор жигвчүүд нь бол ямар тач гадны олон улсынхаа үнэтэй бол ер нь бол яг ойролцоо байна. Тэгэхээр ер нь бол гаднаас оруулж ирээ яг тухайн үнээр нь зарж байгаа гэсэн үг. Гэхдээ яг нэг тийм 25,000-аас 100,000-ийн хоорондох рейнжээр ер нь бол жоох үнэтэй ах шиг байна. Тэр нь бол илүү ачаа оруулж ирсэн үн хэрэгтэй өнөртгөн шингэжиж байгаа байх. За Shopee дээрээс болохоор хэдлээ юу харж болох вэ гэхээр Shopee-гийн дийл яг юугаар онцлог байгаа вэ гэхээр за утас нь бол яг Монголд бол хамгийн best deal биш юм шиг байна. Яг Samsung-ийн утасны хувьд шүү заяа. Arena бол арай хямдхан Samsung-ийн утсыг нь илүү хямдхан оруулж ирж байна. За гэхдээ Shopee дээрээс болохоор бүх газрын хямдралыг бол нэг дор шууд харчиж болно. За тэрнээс гадна өөр газруудад байхгүй байгаа дийлүүд нь энэ дээр юу байгаа гэхээр Remax тэгээ бол Remax-ийн нэг юм жижиг гаджетууд одоо энэ charger тэгээд энэ адаптер тэгээд wireless charger-ууд тэгээд бас бусад энэ чихвчүүд болон power bank-нуудын хямдралууд нь бол ер нь бол бүр 50% болтлоо юм хямдарч байгаа. Тэгэхээр юм жижиг гаджетууд яг авахыг зорж байгаа хүмүүс ахын бол Shopee-гоос авах боломжтой юм шүү.
За тэгээ энэ удаагийн контентоор би энэ 7 хоногт ер нь болж байгаа технологитой холбоотой яг гоё супер хямдралууд хаагуур байна. Хамгийн гоё дийлүүд бас хаагуур байна гэдгийг нь аль болох яг өөрт мэдэгдэж байгаа газруудаас хараад тэгээд шинжилж үзлээ. Тэгээд миний бас мэдэхгүй өөр газрууд бас айгүй олон хямдралууд бас хийсэн байж магадгүй. Тийм болохоор тэр дэлгүүрүүд бас хэрвээ энэ контентыг үзэж байгаа бол комент сект өөрсдийнхөө хямдарсан үнийн дүн болон онцлог одоо дийлүүдээ бас комент сект оруулаарай. Тэгээд энэ контент бол ямар ч байгууллага спонсоргүйгээр хийгдэж байгаа учраас яг манай үзэгчид та бүхэн яг хамгийн гоё дийлүүдийг хаана вэ гэдгийг нь бас энэ контентоор болон комент сектэд оруулсан байгаа байгууллагуудын бас линкээр орж харах бүрэн боломжтой шүү. Ингээд дараагийн контентоор уулзлаа.